За сайн байна үзэгчтэй. Ингээд Vercel халуун дулаан яцлах контентын 2 дугаар дугаарыг зочноор манай Тэлмэн олцож байна. За ингээд 2 дугаар дугаараа хийж байгаадаа маш их баяртай байна. Үзэгчдийн хүсэлтээр Тэлмэнг оруулахаар болсон байна. За шууд өөрийгөө танилцуулах эхэлчихье. За сайн байна уу? Тэлмэн гэдэг одоо Монгол Бэлэг оюун сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Нэг тиймэрхүү хүн байна. Хүүхэд нас хаана төрсөн гэж юу? Яг багтаа бол 202 гээд газар байдаг шүү дээ. Төвд хотын дунд. Тэнцээ ер нь манайх амар их нүүдэг гэсэн юм уу? Тэгэл яг юу болоод байгааг тухайн үед ойлгодгүй л бас. Тэгээ хамгийн тод үлдсэн хүүхэд нас гэвэл 202 гээд газар. Тэгээд тэнцээ багтаа ингээ найзууд та илсмэлсээр тоглодог ч юм уу те. Тиймэрхүүс. Тэгээд нэг бол офицерлоо явал, нэг бол 200 руу явал, нэг бол нэг төв дөөр газар очивол нэг тиймэрхүү л хөтөлтэй байдаг гэсэн. Тэгээд ер нь хэдтэй энэ авир нүүж ирв. Энэ авир нүүсэн гэдгийг та яг хүмүүс ч хаана гэдэг нь мэдэхгүй шүү дээ. King Tower хүн нүүж байна энэ авир. Тэрнийг хэлхэн цаашаа. Гэхдээ ер нь тэгэл байж идэг л байсан. Энэ авир нэг Ичтгэл оршиж идэг л байсан. Тэгээд яг агаарс ер нь тэгээд За чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ? Яаж хэрхэн ур ашигтай тийм ээ? Сонирхол хобби чинь юу вэ? Чөлөөт цагаараа өмнө бол бокс тоглодог байсан. Одоо бол жимдж байгаа. Тэ төмөр өргөөл. Боксын амжилт олддог үлээ. Боксын амжилт улсын авраг хэдэн килограмм хэд оны? За тэр мөрөн ч 163 кг л үздэг гэсэн. 163-аас дээш бүх чинь гэж боксын улсын авраг. Тийм. Бокс тоглоход болцсон тийм ээ. Одоогоор болцсон байгаа гэмтэл болсон. За тэрнээс өөр чөлөөт цагаа юунд зарцуулж байна? Тэрнээс өөр гэх юм бол чөлөөт цагаа одоо хийж эхлэх байгаа юмнуудаа л зарцуулж байгаа. Тэднэрийг бас нэг тийм дэлгэрэнгүй та нар удахгүй харах байх уу? Тийм болохоор төвчөртэй жоох үлээж байгаарай. Ирээдүйн мэрэгжлээ сонгосноор нь. Ирээдүйн мэрэгжил бол бас одоогоор яг тодорхой болоогүй. Би өөрөө бол багасаа нисгэж болохыг мөрөддөг байсан. Тэгээд ер нь тэр талын бүх юмнуудаа судлаад явж исэн боловч тэр маань жоохон талаар өнгөрсөн. Тэгтээ яг одоо бол амжилттай бизнесээр сурах тийм л зорилготой. Тэгвэл ирээдүйд одоо төгсөөд хаашаа вэ сурах гэж бодож байгаа. Яагаад тийм тэр улсыг сонгохоор болов? Тэгвэл Монголд үлдэх гэж байгаа юм. Монголд үлдэх гэж байгаа шалтгаан нь юу вэ? Монголд үлдээд энэ ч одоо хийж эхлэх гэж байгаа ажлуудаа хийнэ л гэж бодож байна доо. Тэгээд давхар ээж автайгаа нэг тиймэрхүү ажил хийгээд гадаад авчрахгүй гэсэн үү? Тий. Гэтэ сурах бодол бол байсан уу? Сурах бодол бол байсан. Сургуулиас сурч байсан. Америк руу сургуулиуд судалсан байсан. Монгол руу тэгээ Австрали руу явах бодолтой байсан. Сургуулийнхаа өргөдлийг явуулсан байсан. Тэгтээ хувийн амьдралд Монголд үлдсэн. Хувийн амьдралаа одоод ирээдүгөө бодоод илүү том зорилго тавьсан гэх юм уу? За тэгвэл өөр чиний тухайн хүмүүс олж мэдээсэй гэж бодсон зүйл ч юм байна уу? Хүмүүсийн хувьд бол за яг хүмүүс нэг ингээ стриминг дээр хараад тэрийг дараа ярьцаа байж. За. Тэгвэл Vercel чи бидэд дээр нь хаана яаж найзалж нөхрөлж хаана бидэртэй танилцсан гэлээ. Тэгээд яг ийстэй адилхан энэ эдтэй чинь наримдалд танилцчихсан. Ер нь бол наримдал их гоё газар шүү дээ тийм үстэй. Би анх танилцсан энэ ахгүй. Би ингээд наримдалд нөгөө эрүүл мэндийн бичгээ аваад нөгөө нэг ямар бүлэг үлээ эмчрүүгээ очилдсон шүү дээ. Тэгсэн чинь ингээд гадаа амар халуун байсан тэр ямар ч үгэлгүй. Тэгээ ингээд Тэлмэн энэ тэр манай бүлэг болсон байсан би мэдээ. Угаасаа мэдэхгүй шүү дээ энэ хүүхд гэж. Тэгсэн чинь ингээд би эмчийн бичгээ барьсан ямар халуун өдрөө навш гэж гэсэн чинь энэ ингээд нарны ашилтай зав ингээд улаан болчдөг. Тэгсэд яг дээрэс нь тэр чинь 23 онд болцсон. Тэр их зав. Тэгсэн чинь Тэлмэн ингээд уулаан болцсон.
Тэгснэ халдсан заяа. Молзон бол биш халдсан. Өстэй халдсан. Гэтэ бүр нэлээд баг өстэй халдсан заяа. Тэгснэ ингээд Mac-тайгаа энд шивээс нь гарч ирсэн. Тэгснэ бас тэр чинь амар бак байсан шүү дээ тэр үед. Одоо ч бак л та. Тэгэл ингээд улаан болцсон халдсан хөмсөх нэг одоо адилхан тэр чинь нарны аршил нөтөлцөн ингээд стресст нь тийрсэн сууж байгаа ш. Тэгэл ингээд эргээд харсан чинь ийм гар суучдаг байхгүй. Тэгэл ямар амар багш вэ? Манай бүлгийн багш битээ байгаас яг бодож идэг байхгүй юу. Тэгэл эмчтэй очрлол байжсэн чинь манай бас нэг таньдаг хүмүүс дээр энэ дэр юм яриад байна. Яриаг нь сонссон чинь мань хөрөн мань нийтийн үеийнхээ чидээ. Би тэ хараад бүр шоконд ороод. Бүр үнэхээр та нар тэр үеийн тэлмэг харах юм бол бүр 24 5 авта ахал байна гэж харан заяа бүр нэг тийм шоронгоос гараад ирсэн хулгар шиг. Юмгүй гарайсан ш та. Одоо ч хөгшин харагддаг л та. Гэтэ ер нь бол манай үеийн хөгт шүү. Одоо бол тэгтээ арай залуу харагдаж байгаа. Өмнөхөө бодвол халзуу юу бол тэр халзуу юу бол амар сүмсээ ургуулад ер нь амар залуучсан байна шүү. За тэг бид тэ найрамдал дээр танилцаад татнасч тохирсон уу? Тэ найрамдал дээр л ер нь их юм болдог дөө. Та нар ч гэсэн мэдж байгаа л хамгийн гоё хүүхэд насны дурсамж бол бүгдээрээ л найрамдал дээр өгдөө шүү дээ. Тэгээ энэ үедээ чинь танилцаад эхэндээ яг хуу бүгдийн л тэгээд их хүний ихний бодол сэтгэл амар шүү дээ. Яа за юуноттой нэг бүлэгт орчвоо. Яадаг хүүхдүүдээ гэж бодоол тэгэл гэтээ яг хоо бас эрэгтэй хүмүүс хурдан танилцаад татгасчдаг. Энэ танхаг ер нь тэр дундаас арай гайгүй хамгийн гайгүй галаа танхаа хоёрыг хамгийн гайгүй хүүхдүүд нь байна гэж бодоод тэгээ энэ хоёртой чинь ер нь тэгэл 10 хоног өнгөрөөж исэн юм дөө. Бустантай нөгөө бустантай нь бол нэг тэгж амар дотносоо чадаагүй. Тэгээд ирээд хотод ирээд тэгэл нэлийн дотнос цаасан доо. Ер нь бол манайхан ер нь бол талан найрамдал дээр бид танилцсан. Тал нь бол угаасаа л найзлаад нөхлөө байждаг байсан. Найрамдлаар чинь ганатай тэгээд эйстэй юм уу. Тэгээд бидэд яг найрамдлаар л ингээд учирсан. Бидэд яг тэр гана юм эйс бидэд нийлдэг байсан байхгүй юу. Тэгээд нэг фракц дахиад нэг өөр фракцтай ингээд нэгдээд тэгээ вирусэл үүссэн гэх юм уу. Өмнө үүссэн байсан. Тэгээд бид нар нэгдсэн гэх юм уу. За. Тэгвэл чиний одоо ингээд чисээ ярих гэсэн шүү дээ. Хүмүүс чамайг буруу ташаа ойлгодог зүйл те. Чамайг ингэж боддог ч юм уу. Гэтэл үндэ чи тийм биш байсан. Тийм зүйл байдаг уу? Зөндөл байгаа л да. Тэгвэл яг залруулж хамгийн ихний залруулах гэх юм бол нэгт би нартай нэг үе адилхан 7 оны хүүхэд байна. Тэр хөвшаах мах биш. Бараг эднээсээ дүү. Сараараа ярил дүү тийм юм байна. Хоёр чивч аваач. Хүмүүс өнгөлөч. За уучлаарай. Би дуу сонсоогүй шүү. Хэлбэр гэдэг. Нэрээ тэр хүмүүс нарны шилийг тэр хар шилийг бас хэлбэр гэж яриа л лээ. Гэтэ тэрэнд шилийн аваад харааны шил хэлчихсэн. Тэр харааны шил байсан шүү. Би хараа муутай байхгүй юу? Тэгээд дээрэс нь нэгт тэр асуудал хоёрт хүмүүс хөмсөг гэдэг тийм шилээ аваасчихгүй дөө. Яах юм бэ? Хөмсгөө бас жоохон ингээд нуух гад тэгээд шил хүмүүс ингээд хөмсөг гэдээ харж байгаа бас хэцүү ш дандаа. Тэгээд бас дээрэс нь хүмүүс стрим минутер явахад бол харж исэн л баг. Тэгээд уусаа нэг би тийм амар савсагнаа талтагнаад харагдварлын хүн биш. Тэгээд стрим дээр ер нь ингээд нэг тийм амар далтаг бол байж чаддгүй хүн төрлийн хүн. Тэгээд жоохон дараахан гэж хэлж болно. Тэгтээ яг дотн тийм хүмүүстэйг бол яг доторх хүнээ гаргаж ирэн штэ. Жинхэнэ төрхөө гаргаж ирэн штэ тийм байна. Эхлээд уулзчаад тэгээд тийм байж чадахгүй. Тэгээд дээрэс нь бас хүмүүс нааг жоохон нэг тийм хулиган эвгүй байрын нөхөр гэж бодоод байдığım шиг байгаа. Би бол хувьдаа бодох нэ энэ тэгэл адилхан хүн шүү дээ. Энэ тэгэл адилхан зүрх сэтгэлтэй хүн. Тэгээд нэг тиймэрхүү ер нь амар юмыг нэлээд боддог, бодоол байдаг. Тархи ерөөс амраач чаддгүй төрлийн хүн баггүй.
Тэгвэл хүмүүс тэгж буруу боддог байсан. Манай хүн тийм биш юм бэ шүү. Хүний гаднаас нагаад битээд үг нэрэ гэж хэлсэн. Манай телефон ер нь бол айгу ухаантай өгч юу. Айгу тийм юм боддог юм тийм. Юмыг айгу олон талаас нь хараад шууд юмнууд өгнөл гаргадаггүй. Мэд ингээд алдаа гаргуул тэрнээс айгу их ухаарал авдаг. Тэгээ цаашдаа өөрийнхөө ингээд амьдралаа ингээд тодорхой хэмжээний зарчмууд тэрийгэ баримталж явдаг. Ер нь бол айгу төвчээртэй хүлээцтэй тийм хүн гэж одоо дүгнж байгаа би. Тийм хүн болсон ер нь бол мэдээж хүн бол алдаж ондогно тийм ямар хүн байсан нь би мэдж байгаа. Гэхдээ ер нь бол манай хүн засарсан гэж хэлсэн. Суралцсан заа юу суралцсан манай айгуу сайн суралцсан. Тэгээд одоо ер нь бол даруухан болсон гэж би боддог. Тийм манай айгуу их юм боддог. Тэгээд бодохын хоёроор манай хүн тэрнтэйг айгуу хөөр дээр тусгаж аваад боддог. Тийм танхагийн хэлсэн бол ер нь айгүй зүг. Өмнө нь бол бас гэцүү үед байсан. Яг те хүүхэд юм байна. Сүр насан дээр явж исэн байна. Алдаж онох үе байна. Тэгээ ер нь өмнө жилийн 9 сараас ахуулаад өөр дээр нэлээд ажиллаад яг гаднах бие бялдар гэхээсээ илүү доторх өөр дээр нэлээд ажилласан гэж хэлж болно. За тэгвэл чиний сул талууд ч өөрөө юу гэж боддог вэ? Сул талаа жоохон өмчрөх гээд байдаг. Тэгээ дээрэс нь хүний доор орч чаддаг. Манай монголчуудын зам тийм ээ. Тийм, манай монголчуудын зам. Гэхдээ яг хүний доор орч чаддаггүй гэдэг нь ингээ хоёр талтай шүү дээ. За, нэг нь зөв талаас нэр. За. Нэг нь муу талаас зөв тал нь болохоор одоо жишээ нь за манай монголчуудын ойлгохоор бол амбиц гэж ярьдэн шүү дээ. Жохон хитрхи тэр нь жоох хитрээд байдаг гэх юм уу. Ингээд нэг хүн юм хийлээ гэж бодоход тэрийн заавал давуулж хийхин төлөө яваал. Энэ зөв хор шартай зөв хор шартай. За ер нь бол тийм ээ. Үстэй Багдад тийм бокс тамирчин байсан хүн тийм болохоор тэгээд амар шартай өссөн юм. Шаргуу хөдөлмөрч гэхдээ баг энэ сул тал гэхээсээ илүү баг даваад л болчихсон л доо. Тэгээд ер нь бол тийм зөв талаас нь ойлгох юм бол манай зөв талаас нь ойлгоод хүний доор орч чаддгүй. Тэр нь жоохон сул тал болчих гээд байдаг гэж байна. Тэгвэл даваад л чинь юм бэ. За тэгээд байж арга сул тал дээр нэмээд хэлье гэх юм бол яг өмнө нь бол жоохон ууртай байсан. Энэ хүн мэдж байгаа. Ер нь манай найзууд бүгдээрээ мэдж байгаа. Ууртай байсан. Гэхдээ хамгийн гол нь уур хизээч амжилтанд хүрдэггүй, хизээч ялдаггүй гэдгийг амар сайн ойлгосон. Амар сайн ойлгосон. Тэгвэл давуу тал чинь юу? Давуу тал гэвэл за төвчээртэй. Юмд нэлээд хүлээцтэй хандаж чаддаг төвчээртэй. Одоо бол юмыг нэлээд олон талаас нь харж чадж байгаа. Тэгээ дээрэс нь өөрийгөө яаж тайвшруулдаг, өөрийгөө нэлээд сайн ойлгож эхэлж байгаа. Угаасаа хүн эхлээ өөрийгөө ойлгож ижил бусдыг ойлгож шүү дээ, тийм биз? Тийм ээ. Тэгвэл сул ба давуу талын хэлмийнх юм бол юм биш үү? За тэгвэл өөрийнхөө юугаар бахархдаг вэ? Өөрийнх нь одоо байгаа бүх зүйлдээ л бахархдаг. Энэ бол жишээ нь за гаргасан амжилтуудаа бахархдаг. Ямар амжилтыг харуулдаг юм сайхан тодорхойч. За яг боксын амжилтууд байна, улсын урлагийн нэтрэ байна. Тэгээ бас уусаа тэгээ хөдөө тэрний нэрэмж, тэр хүний нэрэмжт гэдэг ингээд жижиг тэмцээнүүд байгаа. Тэр болгоноос л тэгээд амжилтууд гаргаж ирсэн. Тэрийг тэгээ нэгээр нь дуртаад байвал тэгээд хэцүү. Гэтэ улсын авраг болж ирсэн. Тийм. Амын том нь бол улсын авраг байна. Нэмэгч 63 бэлгээр улсын авраг болж байсан. Тийм. Тэгэд одоо ер нь цаашдаа тавьсан зорилгууд л миний одоо амжилт гэж хэлж болно. Өөрийгөө нэлээд сайн ойлгож олж авсан тэр л миний одоогийн хамгийн том зорилго амжилт. Амжилтч бахархдаг үг байна. Бахархдаг. За тэгвэл тийм бас ер нь нэлээд зөв хүүхдүүдтэй болоод нийлээд найзалж байгаа. Энэ хүмүүстэй би ирээдүйд нэг юм харцсан байгаа. Нэг юм бодсон байгаа. Болсон. За За тэгвэл одоо жоохон дарк юмсан заяа.
Яа за. За ингээд сэтгэл санаагаар унах тийм ээ. Эсвэл ингээд ээж автагаа хэрэлдэх ч юм уу эсвэл ингээд нэг өсвөр үеийн хүүхдэд нэг тийм асуудал тулгардаг шүү дээ. Нэг яах гээд байгаа нь ойлгоо. Нэг шилжилтийн насны. Тэр үедээ чи ингээд ямар байдалд ордог, за ордог чашин уус ордог тодорхой. Яаж тэрийг даван туулж хэрхэн тий өөрийгөө зөвөр ингээд өөртөө ярилцаад хэрхэн яаж ингэж тэрийг даван туулдаг вэ? Тэгээд чамайг сонсож байгаа ч тийм асуудал тулгарч байгаа хүүхдүүдэд чи юу гэж зөвлөх вэ? Өөрийнхөө зүгээс. Тэр хүүхдүүдэд нэлээд цаг хугацаа хэрэгтэй, юмд хүлээцтэй авах хэрэгтэй. За тийм үнэхээр тийм ууртай тесэрч дэлбэрх гээд байгаа болвол тэр бүх юмаа цаасан дээр эсвэл зүгээр утасных нь нөтөн дээр биччихийвэл зүгээр. Миний хувьд бол тэгж стрессээ тайлдаг, тэгж тайвширдаг. Өдөр амар нэлээд хэцүү өнгөрөх юм бол оройноо очоод нэлээд их юм биччихдэг. 50 дуу сонсчдаг. За тэгээд хүн болгон муугаар хэлж ийн гэж бити бод тэр дунд муу юм болгон дунд сайн байгаа, сайн болгон дунд муу юм байгаа. Тийм болохоор аль болох сайныг харах гэж чигээд авахыг аваад хаяхыг хаяад тийм байх хэрэгтэй. Болсон. За тэгвэл ерөнхийдөө бол манай үеийнхэн тийм ээ. Тийм үед угаасаа хүн болгон тулгарна. Тэр үед нь тэгээд үнэхээр хүн амт руу тэгэж ингээд reach out хийгээд хүнд ингээд хүнтэй ярилцаж чадахгүй юм бол бүх асуудлаа ингээд манай зөвлөгөө өгч цаасан дээр бичээд үз, цаасан дээр бичмээр байвал нөтөн дээрээ бичээд үз. Тэгэл ерөнхийдөө чамд асуудал тулгарч ивэл чи тэр асуудлаа маш товч тод биш маш цэгцтэй цэвэрхэн ингээд гаргалгааг биччих юм бол чи тэр асуудлынхаа ер нь бол 50% шийдсэн байна гэж ер нь бол үздэг. Тэр ер нь бол асуудал тулгарч байгаа бол ер нь л хүнтэй ярилцах нь хамгийн зөв шийдэл шүү. Хүнтэй үнэхээр ярилцах чадахгүй бол цаасан дээр ингээд асуудлаа бичиж байгаараа тэгэх юм бол дотроосоо л юмаа гадагшлуулж яах гэсэн үг шүү дээ. Дотроосоо гадагшлуулчих юм бол ер нь бол болчихноо л гэсэн үг. Ер нь бол тахаг хэлсэн яг зөв. Тэгээд эхлээд хүн юу хүн рүү уурлах, хүн рүү гомдлохоос өмнө эхлээ сайн өөртөө хугацаагаа өгөөд өөртөөгөө сайн ярилцж ивэл тэр нэлээд чиний асуудлын бараг 80-90% шийдээд өгч шүү. Гэхдээ 1000 ингээд бид хоёрын ингээ хийсэн ч гэсэн нэг сонсож байгаа хүн хизээч ингээ хэлсэн юм би тэхгүй гэж тэхгүй л дээ. Зөвөр ер нь бол хүн өөрөө хийж иж л ер нь бол юмыг ойлгодیں۔ Тэгэхээр тэрийг хийж үзээд алдаж оноод яахаа мэдэхгүй байгаа үед зөвөр жижигхэн зөвлөгөө л өгч өөртөөхөө зүгээс тэр үедээ сонсч үзээрэй. Түүнээс их одоо ингэж хэллээгээд тэрийг сэргийлж байгаа гэсэн үг биш тийм ээ. Нэг тэгж хүн дээр битээ тусгаж аваарай. Энэ хүүхдүүд ингэж жоох юм байж их юм ярьлаа. Инглээ тэглэг юм манай монголчууд тэгээд байдаг. Гэхдээ тех шаардлагагүй зүгээр бит хоёрын ярианаас бас л адилхан авахын аваад хаяхын хаяарай. Авч гэх явахаар хандаарай. Тийм. Тэгээд өөртөө хэмжээнд л юм ярьж байгаа гэдэг дэш юм шиг том болохос яахгүй. За. За тэгээд одоо яг хүн болгоноос асуулт асууя заяа. Чи ирээдүйн 5 жилд өөрийгөө хаана харж байгаа вэ? Ирээдүйн 5 жилд өөрийгөө надад нэг том зорилго байгаа. Тэрнийхэн талд нь орсон байх болоо гэж харж байна. Надад нэг том зорилго байгаа. Тэрнийхэн талд нь орсон байх болоо гэж бодож байна. Тэгээд тэр зорилгынхан талд нь ороод яг бүх юм тодорхой болсон, бүх юм бэлэн болсон байх болоо гэж бодож байна. Тэр ирээдүйн 5 жилд ер нь бол зорилго нь биелсэн байна гэж бодож байгаа. Тийм, зорилгын мань тал биелсэн байх болоо гэж бодож байна. Нэлээд амжилттай явж 10 жилийн дараа зорилго бүтэн биелсэн байх юм байна шүү. Тэр тэгнэ. За тэгвэл зорилгоогоос хэлж болохгүй юм чинь асуулт ингээ өрхөө. За тэгвэл дараагийн асуулт. Жилийн дараах өөртөө юу гэж үг хандж хэлэх вэ? Жилийн дараа ер нь би ингэж боддог байхгүй юу? Хүн болгон өмнө жил би ямар тэнэг байсан бэ гэж боддог. Тийм үү? Хүн болгон тэгж боддог. Тэгж хэрвээ бодохгүй байвал чи тэгээд тэр өмнөх жилээс ерөөс өсч хөгжөөг байна гэж ойлгодог байна. Тэгээд тийм болохоор өшөө илүү хичээгээрээ тэлмээ. Өшөө илүү байгаарай. Бас энэ жил ч гэсэн одоо байгаад тэлмэн чамаас жоохон тэнэг байж магадгүй. Тийм болохоор чи сайн миний хэлснийг дахиад надад хэлээрэй. Тэгж бодоорой. гэж хэлмээр байна. За тэгвэл дараагийн асуулт.
Reselling 15 гişүүдийг чинь нэг үгээр за гаргаад ирэх үү. За за өнөөдөр ч бас их гоё адилхан сонирхолтой хүн. Адилхан дулааны спорт хүмүүс. Өнөөг тамирчин хүн ямар байдгаар хэлье. Сахилгабаттай. За Ace 90 бол тэгэл бас бид хэдэ эрхлэхгээл байдаг хүн штэ. Гомдомтгоо хүн штэ. За тэгтээ яг Ace-с илүү гомдомтгоо хүн байгаа. Тийм болохоор Ace тавьсан зорилготой үнэнч хүн. За. Изээ илий. Дөк. Томах. Эрка. Математик. Гана биш. Ган өргөл. Манай өргөл маань тэгээд одоо юу гэмээр битээ. Энэ үнд хэлэх бас юм байна. Ган өргөл маань одоо за жим. За чүтүү. Энэ үн ч одоо өстөний охтод өсөмж залаа болоод байгаа шүү дээ, тий. За тэгэхээр энэ үний чинь байна шүү дээ. Энэ хүн маань бас их гоё хувцалдаг. Тий. Мэдрэмжтэй. Гана надаа ягаад ч нэг юм тийм хүүхдэрээ санагдаад байдیں۔ Хүүхдэрээ. Гэтэ яг хуу ганага би уучлаарай. Бор гэж. Бор хар биш бор. За. Бидэд дундаа яхаа тийм жоохон борлоо. За сүхвэ. Хөрхөн штт цайлган хүүхдэрээ. Хичээгээл байд. Тэгээ явж л байд. Чи нэг үгээр тодорхойлсон. Байж л та ингээд. Бүрэн хэлж явж байгаад сүүлд нь нэг үг хэлж шээ. Ой тэгээ замарчгүй. За тэгвэл зүгээр шууд хэлээ. Зоогоо. За сүхвэ. Хичээнгүй. За. Тодоо. Монгол. Тэ. Төөгөө. Дэмий гоцон. Алтак. Ирэх хүүхэд. Ирмүү. Сармагчан. За баярлалаа. Чи намайг хэлсэнгүй шүү. Танхаа. Чингүр. Байж. Танхаа. Сэтгэл зүйч. За тэгвэл шууд одоо хурдан дуусгаад байгаа. Хурдан жааш нэг хуртимэг байгаа учраас. Охтод ярина. За. Ямар төрлийн охин сонирхдаг вэ? Эмэгтэй хүнээс юуг нь төрүүлж харддаг вэ? Анзаардаг вэ? Эмэгтэй хүнээс. Эмэгтэй хүн эхлээд нэгт багасаа хайр мэдэрч өссөн байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ах тиймэрхүү хүмүүстэйгээ айгуу сайхан харилцаатай тэр хүмүүсийг хүндэлдэг хайрладаг байх хэрэгтэй. За гаднах төрхөөс нь гэх юм бол би нүд хамар уруул энэ гурыг нэлээд сайн ажигладаг. Тэгээ ер нь хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг жижигэн detail тиймэрхүү юмнуудыг детальчилж амар хардаг. Тэг ямар шүү үйлдэлийн чам таалагдаад ямар шүү үйлдэлийн чам таалагддаг вэ? Тэгэл жижиг үйлдэлээс хамаардаг шүү дээ. Ингээл гадаа гудамжаар явж байгаа л нэг жоох хүүхд тараал тэр хүүхдэд туслахгүйгээр зүгээр ингээд нүдэн анаас өрчдөг бол бас хэцүү. Хөвшин таарад хаалганд бариад өчч чаддаг бол бас бүр хэцүү. Тэгээд за таалагддаг үйлдэл гэх юм бол өөрхөн ингээд хүмүүс ч амар ичимхэн шүү дээ. Тэгэхгүй зүгээр яг таалагдж байгаа хүндээ урмын үг хэлждэг, дэмжиждэг. Тийм байвал айгүй зүгээр. Тэгвэл чамд нэг тийм сонирхдаг эсвэл чиний дуртай тийм хувцсны стил ч юм уу те нүрийн бодолт, усны засалт тийм юм бэ юу? Усны засалт дээр бол мэдгүй. Хувцсан дээр бол өөртөө зогссон, өөрт нь таарж байгаа тийм байвал тэгэл болоо.
Будган дээр бол манайхан жоох баг будаарэ. Тэгээ бодогтой нэг өөр, бодоггүй нэг өөр байгаад байдаг шүү. За тэгвэл ямар охин таалагддаг вэ? Ямар охин? Аха. За жоохон тойруулаа хэлчихье. Үгүй шууд хэл. Яа. За. Нэгт автаг асуудалтай охин. За. Тэг. Дади ишүүтэй охин тий. Тэгээд хоёрт ингээд жоохон орчин үеийн охтууд маань надад тэгж санагдаад байгаа. Хүний гаднахыг хардаг, доторх руу нь ерөөсөө өнгөдгөө, гаднахаар нь дүгнэл тэгэл явцдаг, мөнгө төгрөгийг хардаг, төрөнгийг хардаг. Тийм болчиход байна. Тиймэрхүү охтууд бол үнэхээр надад сул байсан зүгээр. За. Өөр тэгэл болоод өө. За тэгэл аавтайгаа харилцаатай гэр бүлийн асуудалгүй. Гэр бүлийн асуудал гэдэг нь аав ээж нь салсан нэг гэсэн үг биш. Эцэг хүнтэйгээ те мэдээж эцэг хүнтэйгээ яаж харьцаж чинь тэр хэдэн хүнийг хүндэлдэг. Аавыгаа хүндэлж чинь гэдэг чинь ер нь бол харилцаанд хосын харилцаанд нөгөө эрэгтэй нь хүндэлж чадна гэсэн үг. Аавынхаа үгийг сонсож байна гэдэг чинь найз залуугийнхаа нөхрийнхөө үгийг сонсож чадна гэсэн үг. Тэгэхгүй тэгэл эцэгтэйгээ хэрэлдээл эцгийнхээ үдээс том дуурайд байдаг бол өө мань мэддэг бол бүр хамаагүй харьцсан үстэй тийм үү? Алалцсан штэ. Тийм их токсик хүмүүс ч хол байх хэрэгтэй. Тийм их сонирхдаггүй гэж юм. Тэгээд өвлөд тарих юм. Тэгээд жоохон тэгээд би бүх охтуудыг хэлээгүй шүү заяа. Манай монголчууд айгүй гоё. Манай монгол охтууд айгүй гоё. Гэхдээ би зарим нь гэж хэлж байгаа шүү. Зарим авчих юм хэлбэд шүү. Ингээ. За. Зарим охтууд нь ингээд амар тийм жоох юм байж тэгэл том яриад мөнгө төгрөг хараал тэ тэр айгүй муухай шүү дээ. Айгүй муухай. Тэгээ сайхан хүнийг гаднаас нагаад өгөмждөг үү? Ер нь нэг тийм бүлт төсөрдөггүй. Шилэн авахар юм. Аавтайгаа харьцдаг охин бол манай төлөнд ер нь бол таалагдах юм байна шүү. Яг зөв. За тэгээ охтуудын тал дээр өөр чи юу гэж хэлмээр байна? Яг юм экстроверт эсвэл интроверт ямар шоу юм бэ? Нэг юм shy эсвэл bad тий. Би өөрөө жоохон татгшаа хүн болохоор надад гадагшаа хүн зүгээр хаа. Намайг ойлгодог. Тийм л багт. Хоёр талаасаа нэг ойлгодог. Тэгээл тэр харилцаач явчих штэ. Өндөө нэг юм асуучих бас. За. Насны рейнж. Насны рейнж дээр за надаас доошоо бол яах юм бэ? Дээшээ бол хамаагүй. Дээшээ бол бас тэ. Зүгээр хэл. Яа, за дээшээ бол тэгээд яг нь монголчууд ч 4 насны ивэл гэж ярьдэн штэ. Тэгээд дээшээ 4 бол яах вэ? Тэгээд 4-өөс дээш бол яах юм бэ л гэж. За өөр юм асуу. За тэгээд тэгвэл манайхан тэгээд ойлгосон баг. Дэлмгийн ямар охин сонирхдгийг. За тэгээд одоо яг ингээд чинь сонирхлын охин гараад ирэх юм бол тэр охинтойгоо ер нь ингээд харьцаад тэгээ цаашаа хөгжүүлэх юм уу төсөл сонирхол байгаа юу? Тийм юунд ер нь бэлэн биш байна уу? За үнэхээр тэр охин миний тархийг угаагаад сэтгэлээр зүрхээр наадаж чадах юм бол би бараг бэлэн болчих واخ. Гэхдээ яг одоо бол би өөртөө ажилласаар байгаа. Өөрт юун дээр явж байлаа. За би чамаас би тэгвэл одоо тэгээд подкаст ингээд дуусгаж явж байгаа. Төгсгөлийг нь би чамд мэдүүлдэг. Подкаст шиг би ярьсныхаа төгсгөлийг би чамд мэдүүлдэг чи үзэж байгаа хүмүүстэй үеийнхэндээ ихт октоодад тийм ээ юу гэж хэлмээр нь юу гэж хүсмээр нь зөвөр цаахан би төгсгөлийг нь чамд мэдүүлдэг. За ер нь үзэж байгаа хүмүүс нь хэдэн ч насны ямар ч хүстэй хүмүүс байж магадгүй. Бид хоёрын ярилцсан зүйлс яг өөрсдийнхөө одоогийн сурч мэдсэн зүйл дээрээс үндэслэж ярьсан болохоор авч явахын ухаанаар хандаарай гэж ахин хэлье. Тэгээд үеийнхэндээ хандаж хэлье гэх юм бол одооноос яг өөртөөгөө сайн ажиллаад өөртөөгөө ярилцаж сураарай. Тэгэх юм бол ирээдүйд зорилго чинь тодорхой болоод өгнө. Хүүхдүүд одоо хүртэл ингээд юугаа мэрэгчлээ болоогүй байна. Ирээдүйд би юу болохоо мэдэхгүй байна, юу их юм мэдэхгүй байна гэдэг. Манайхан жоохон өөртөөгөө
ажиллаад өөртөөгөө ярилцаа сурч байгаа бол тэр ч айгүй сайхан тодорхойлоод өгчнөө. Миний хувьд бол тэгжил зорилгоо тодорхойлсон доо. Тэгээд яг хийн гэж хэлсэн бол хэлсэн амдаа хүрдэг байх хэрэгтэй шүү. Нэгэндээ хайртай байх хэрэгтэй шүү. Нэгнийгээ битгий үзэн ядж байгаарэ. Хүн хүнээрээ дотчил амьдэрдэг хорвоо штэ. Тийм ч тэгээ сайхан. Нэгэндээ хайртай тийм л байгаарэ гэж хэлээ да. Тийм болно. Чисээ бид тэг нэг үгээр л дэлгэрхэлсэн ш. Би нэг үгээр дүгнсэн ш. За. Өөрийг нэг үгэнд дүгнэж. Гэвч намайг нэг үгээр дүгнэх юм шүү. Үгүй шүү. Чи өөрөөр нэг үгээр За дүгнэж. би ихлэ чамайг сонсоо. Чамааг үгүй. Тэглэнг нэг үгээр дүгнэх юм бол хөнгөн дүгнэх гэвэл би зүгээр хөмсөг гэдэг юм шиг. Гэтэ хөнгөн бишээ гэх юм бол би тэгэл мөнгө. Би ноён ороотой л гэж. За одоо өөрийгөө дүгнэх. За би бас өөрийгөө хөнгөн дүгнэх гэх юм бол хөмсгөл гэдэг. За тэгээд хүмүүс илүү их сонсохыг хүсэж байгаа гэх юм бол би өөрийгөө амбицтай л гээ та. Амбицтай гэж. За тэгвэл тэгээд манай ярилцлага энэ дөрөд өндөрлж байна. Тэгээд Instagram дээр 4000 болоо болно болсон байгаа хаа. Тэгээд YouTube цогц дээрээ subscribe аваад Instagram-а дагаад бидтэй уран зориг хайрлаад үзээрэй. Бидрийг дэмжээрэй. Бид бүхэн цаашдаа ичих болно. Та дайртай шүү. Баярлалаа. Сайхан амраарай. Цаашдаа ичээрэй. Баярлалаа. Баярлалаа.